Замицхано эрхэмсэг ноён татагтай нараа эрхэм хүндэт нөхдөд хаамхандын энэ өдрийн номер амгалан дайлтгаж энэ бэлэгцээ өдрийн мэндийг дэвшүүлье. Эрхэм хүндэт нөхдөд өнөө эртнээс уламжлан ирсэн үлзий дэвшүүлэлөөр өрх үсгэж жаргалтай дэлгэр амьдарч буй морхуу буян нэмэхгүй та нарын 55 жил хэмсний очирны хормындан ёслын ажиллагаа нэгдсэн мэдэгдэв. Өвлөн зөвлөн буй сэтгэлээс ноёнгалсан өргөлийн цагаан сүү гараастан цацарсан өвлөгийн дээд гай зүрхнээс өндөрлсөн өргөгийн өмг төшөг болсон та хоёрын зууны илгэнд жаргаж хамтдаа байж зун шиг багжих үлсээ тойрнууд мөнгөд амьдран зүдэрсүүлдэх нэгнээ хөвлөж инхэд жаргаасан зөмбөл толгой гэрийнхэн хос баган билээ. Та хоёрын гэлгэлслийн олны үдтэй болж очир ирсний хүний эслэхээснээ баталгааж олж дурсгалын хүнд дэвтэрт маань мөнхөд гаргуулах гарын үсгээ зурхыг урьж байна. Байгууллагаас хойш алтан хорим, мөнгөн хорим, цордон хорим, намын хорим гээд 9 эрдний хормын эзэд дурсгалаа бичүүлдээдэг ийм одоо сайхан үн хүндтэй дэвтэр байгаамаа. Тэгээд энэхүү дэвтэрт ч гэсэн хоёрын дурсгал бичигдэн үлдэж манай гэрэл гэслийн орны хүндтэй хойноорт мөнхөд хадгалагдах болно. Баярлалаа. Хүндэт гэрч баригдыг очир ирсний хормын ёслыг гэрчээж гэрлэлтийн баримтагчид гарын үсэг зурхыг урьж байна. Хайртай өргөөгд ахын дүүс ачцээ хүндэт зочдыгоо дэргэд хаан буугавч хатан зүг бөгжөө харилцсан дахин нэг солилцсон уу? За баяр хүргэе. Буян нэмэгч маань бөгжөөлөө баяр хүргэе. За баяр хүргэе. Наваатан бөгжөөлөө. Очирсний хормын бөгжөөлөө. Баяр хүргэе. Ноён нуруу тулах түшиг бахан болсон хүүхдүүдийн чинь сайн халамжтай түшигтэй энэ сайхан хандаа өнөөдөр очир ирсний хормын ёс гэж талахад дэвшүүлээ сайхан хандаа нэг сайхан үнсэлтэй ялаа.
дагуулж байгаа дашийн борхуу үлзий хотгийн буян нэмэх нартай очир ёсны хөрмийн гүнзгий дүрмжлэл хүртээ. Хаан бөгөөч хатан зүг бүгжийг жилсүүлэн хосоор амьдрахын жамаар бие түшиж хорвоогийн алан гэрийн амьдралыг хайсанхан тулахдаа ямагт өмнөж явсан үлгэр дурайлагдсан хүнсгэн бахархаж үр хүүхэд ачзээ нарчин өглөн зарж болтгой гэлгэслийн орны захирал оюун зур 2025 оны 11-р сарын 28-нд өдрөгсөн байна. Ингээд хайшаа өрнөшлийг энэ ариун нандин хайр сэтгэлийг хөндлөн дээдлэн өнөөдрөөс хаваажигээ очир ёсны хөрмийг бас санаачлан зохион байгуулж байгаа бахаа гэдэгт итгэлтэй байна. Ингээд үр хүүхдүүд ингээд хэсгийн орныхоо удирдлага хамт олонны өмнөөс энэ төрөлцсөн ёсны зочдын өмнөөс бүгдээ дахины хараан ажиллаа. Аз жаргалаа дүрм бэлхааж ард зоноо баярлуулж яваа. Өөр хүүхэд өнөр хотлороо нэлгсэж үндэстэй бод шиг цэцэглэж яваа. Өвгөө түшигтэй очир ёсны хөрмийн эзэн та баяр минь. Жаргал дүрм байгээ баярлуулж баярлалаа. Бочвага энэ баяртай үе явдлыг тохиолдуулан та бүхэндээ баяр хүргэж аз жаргал сайн сайхан бүхнийг хүсье. Удаан жаргаж үр хүүхдүүдтэйгээ элэг бүтэн сайн сайхан амьдарч явахын үлзий дэмбэлтэй өрөөлийг өөдөөд нь өргөн дэвшүүлье. Миний ээж аав хоёр мөнгөд үр хүүхдүүдийг дэргэд гэрэлтэж хажууд нь зааж сургаж яваарай.
өдрийн цагийг өнжин үлээж өрөөний сайнудрыг нь өгөөгөр томор зүйсэн үлээжлийн өнжин сайнудрыг Эцэг богоч хэлсээр нэс хүндэн дэвчсэн тавгай зурганд хүндчилгээ таван шоугийн ашигсан болсон амт цагаан суваа захирлага мөн найнда амсгалын мэтэйгтэй манчаар өнөр баян үрээдагаар хурдан баян дайраад ирэхэд болоо шиг уцаад ирэхэд болоо шиг ганга бүрэн болоо шигээр амаас амтас гадраад думд шиг үзүүрээс эцэж уртнаас хэн удаан жаргаж ургутандаа хүндлэгтэн жаргаж харахад энэ тоотойргоо цагаан гэртээ хосоорон жаргах хоттой хоёр сайхан буудал мэнэ өөдлөн дэвчиж өнөглөн жаргаж явахын үлцэн бэлэг сайн өрөөдийг өөдөөд нь дээш нь дэвшүүлэн барьжээ. Аян
замын уулзаад ажил төрлөө нэгтгэе. Заяа зам нийлээд зоолмодод мөрөн зохиод бүр хүмүүстээ баярлуулан ах дүүнэрээ цэнгүүлэн аз жаргалтай амьдарч байгаа аав ээж минь бид бүхэндээ ач байнаа хайрлан урт удаан наслаар өвтгий. Хүмүүний хосын хорвоод жаргал зовлон баяр морьгаа хуваалцаж 60 жил хайрлан 6 сайхан хүүхдийн аав ээж ач гууч зээцгийн имээ өвөө азаа борол дашийн борхуу үлзий хөтгийн буян нэмт нарын очир эрдний хөргийн хүндэтгэлийн хүлээн авалтын ард хэмжээ албан ёсоор нэгсгэгдэгэ. Сандаршгүй хүндэтгэн нэгэн сайн нэртэй энэ зүйл болоос эдээ эдээний дээж үлээ эрх гичний угтуу билээ. Зоог бүдгийн мандаа билээ. Зорчих болгоны босоо билээ. Зон молноороо хаагтгүй цаанан зовно. Болсон уртын сайхан гай дугаар та бүхэндээ уртын дугаар өргөмөрье.
үзүүргийн буян нэмэх аав ээжийн минь очир эрдний хормын хүндэтгэлийн хүлээ авахд хүрэлцэн ирсэн ах дүү төрөл төрөлсөг та бүхэндээ баярлаж талархснаа илэрхийлээд аз жаргалд эрүүл хамгийн сайн бүхнийг хүсье өрөөё. Энэ бас хүндэтгэлийн маань арга хэмжээний хамгийн бас хүндтэй зочид миний хувьд бол зочид гэж миний хувьд бол харж байгаа. Энэ бол социалист нийгэм үйл ажиллагаагаа явуулж ирсэн усны аж ахуйн хамт олон юм аа. Усны аж ахуйн хамт олон та бүхэндээ бас эрүүл аз жаргал хамгийн сайн бүхнийг хүсье өрөөё. Аав ээжийн маань бас нэг онцлог бол энэ бүх 60 жилийн хамт туулалтаа нэг байгууллага нэг газар хамт ажиллаж байсан ийм сайхан түүхтэй хүмүүс юм аа. Тэгээд та бүхэндээ бас эрүүл аз жаргал хамгийн сайн бүхнийг хүсье өрөөё. Тэгээд та бүхэн зоогоо зовлогтээ. Том үлзий бүрдсэн төрөсөн матдагсан төрөсөн жаргалын төвшин сайн өдөр гэж сарын сайныг саатан хөдөөж өдөр сайныг онжин хөдөөж өдрийн өдрийг л үлзий бүрдсэн өдөр хэмээн бэлгшээж хан тэнгэрийн сүлдэн дорхатын өсний сан шаргараа ах туу сайн дагуулж хөрн ижвэр сайхан азай бүрдүүд маань төр улстан үндэд дэжтүүгчсэн бэлэн жахтууны өнгөн болсон ачуучтаа хүчин болсон ачиг нуурлах шиг маань дайраа дэрхэд далай шиг бухаа дэрхэд болог шиг хамт далай шиг яраа сам марч хайпер масан учиг үзүүрээ сайн дэргээ үрсэн тэний өнөр мөрөө тэний хүртэл сотлах хаан байвэ майска хоолны багтараа Вайрын магнай тэнэрэг дэшэн дэрвэж араа өргөж хаяа мэгий чамдаа дэшин чамд гитэ ман дэшин дэрвэж дэшин дэрвэж явахын үлцэн хэродигот өргөн дэвшөөе зэ эвчсэн ерөөдийн үгнис зүүнний цацалбалаа ерөө таавгийн ерөө сайхан тогтоох болтугай торэ Бандан сумын гоогуул ээжмийн баруун тайвны матан сумын гоогуул өдгөө Улаанбаатар хотын суугуул болсон байна. За ингээд 60 жилийн өмнө хоёулаа эхэлсэн амьдрал нь өдгөө
54-өлөө болсон байна. За ингээд 6 сарын хүүхдийг тайснаар өгч байна. Томхон воин баахан насан Сайн байцгаана уу? Миний аав ээжийн мөн бидний хөрөнд хамгийн эрхэм хүмүүс ахын дүүс төрөлтөрсөн минь ээ. Ацаа бодлоод минь аав ээж хоёртай нэг хамт сурч ажиллаж байсан настан бод минь. Өнөн багын найзууд нь ан сайн лухтын Seven to them percent. No sound now, but rules need the technique. Having to know as much for Dr. Miller, another return now. Get the total from the training to them the combat train. See if they are engaged. Sintao kito ay ijuan sa tayunin ay sa indahig sino yun. 자, 엔지컬 스크립트 상식. Энэхүү сайхан 60 жил танилан очир иргэний хурмаар хийж байгаа хүндэтгэлийн хүлээ авах гэсэн эрхэм зочид та бүхэндээ дахин баярлаж талархснаа илэрхийлье. Мөн энэхүү бодоод байсан чинь дандаа ажицээ гэдсэн. Энд маань хамгийн гол нь 6 хүүхдийнх нь хөргөн бэр
Дээрээс нь худгайнаар бас хүрэлцэн ирсэн байгаа шүү. Та бүхэндээ бас баярлаж талархснаа илэрхийлээд аз жаргал эрүүлэн хамгийн сайн бүхнийг хүсэн өрөөё. За ингээд та бүхнийхээ өмнө Дашин Борхогийн Насанбатын Бичтмаагийн хүү Баяр Эрдэнэ Андыгаа урьж байна. 7 бор хулгана гэсэн шүлгээ уншиж танилцуулна. За хүү маань бүрэн чиглэж хийчихсэн. Тэгээд марч шиг боллоо. Жаахан байлгаад уншиж өгөх байхаа. Хамтран ажилласан бүх сайхан бэр охин ажлын нартаа баярлаж талархснаа илэрхийлье. За бахармадаа үгэж хэлээ. За энэ сайхан бэлэг дэврэлтэй сайхан өдрийн мэндийг хүргэе. Хоёрдугаараа бас сайхан бүхний өсөөрөө. Тэгээд ирсэн зочдтой болон та бүхэндээ Монгол Улсын радио жүжигчнүүд хүндөвчний хаалт нэшин бүтээл дөрвөн цагийн талж өргөн байна. Ангинээс хаана
одоо чөлөөтэй явна. Сэтгэлдээ тэ одоо нөгөө өөрсдөө сайхан тэр дурсамжаар ярих бас боломж бас байгаа шүү. Миний хувьд бас энэхүү хүндэтгэлийн арга хэмжээний маань хаймар ширээнээс задран суусан аавын маань хар багын найз, гэр бүлэрээ найзууд, Балтан дарс дарга маань хүрэлцэн яриад байна. Тэгээ Балтан дарс даргаагаа бас сэтгэлийн үг айлтнууд нэмээ үрж байна. За бүгдд энэ орой одоо мэндийг хүргэж хамтдаа хамт нарах хэмжээнд оролцож байгаа хуулийн таатай байна гэж яа. За боргог хоёр өөрийн бүрд оргож явж байна. Тэгээд 65-нд Орос сургууль төгсөөд ирэхэд өөрийн 10 жилийн эргээдийн нэгэд жижигхэн байна. Манай дэрж яахан бойн шүү. За боргоо бид хоёр жоохон салиатай байсан. Би эхнэргүй боргоо эхнэргүй. Ингээд хоёулаа эхнэр авахын нэрнэрийн болно. Тэгээд бид хоёр нэг байранд хэдэн сар байж үзлээ. Нэг байранд хоёр гэр бүлгүй одоо залуучууд гэхлээр боргоогоос би нэг авсан. Тэгээд намайг буйж яхад боргоо гарч ирсэн. Энэ жишээ. Тэгээд доромтай мөрийн усны ашгүй гэж их өнөртгөн айл байлаа. Залуучууд ихтэй. Тэр үед усны ашгүй хэн бас нэгэн сахилга муутай. Манай дараачийн үеийн хүнд багш манай адиа даргатай усны ашгүй эдгээр бол арай соёлтой доромтууд их сонин газар доромтой хүнтэр байгаа уучлаарай. Удамжиндаа хулгаантай байсан байна. Доромтой. Өөр зогсож байдаг. Хоороор нэг хүн биш хоёр гурвуулаа. Тэгээд шин бид нар одоо сургууль төгсөөд одоо 24-тэй байсан ба залуучууд Оромбоо нэхэд ханаг зүүдэг штэ. Оромбоо зүүгээд явж яхад удамжинд барьж яваад энэ Оромбоо татаж үзсэн. Хаан юу төгссөн гинэ гэж. Гэхдээ тэр ч бас их зэрлэг байгаа бас. Тэгээд би тэм сургууль төгссөн энэ дээрээ байгаа гэж хэлэхгүй бас бидэнтэй чинь сайн гоолсон. Тэр хэд үзээд байхад сүлдээ гайгүй. Тэрэн дотор бас миний таньдаг улсууд нутгийн шахам улсууд өдрөж зогсож ийм байсан. Доромтны сонин газар том хотхоо. Тэгэхдээ Улаанбаатарын одоо хулгаанууд байх нь байсан багтаж 10 тонн театрын үүдэн дээрэн клубын заалан дотор тийм ээ. Тэд соёлтой. Манай доромтны өдөр шууд очоод ингээд нааширгээд өдөр шууд. Тэгээд нэг шилийн мав, хоёр шилийн мав танаа яа. Ийм газар бид хоёроо амьдарч байна. Дорн борхоотой 23-тэй би 21-тэй одоо тазалуучууд байсан тийм. Тэгээд дорнтоо сайхан газар сайхан хөтөр хулгай хөтөр зүгээр явуулын гэтэн залуучууд тэр сайхан төчээд явал олон даваад байдаг юм уу сохгүй. Тэгээд би зүгээр дурсамжаа ярьж болно гэж тань нөтөд ирсэн багаас би 72 онд усны ачгүй юм байгуулахад Доромтын усны ачгүйгаас сайд болж ирвэ. 72 он гэдэг чинь 30-тай 31-тэй байсан баг. Тэгээд нөгөө хулгаанууд чинь намайг гаргаж ирдэг байж таа. Бас санаа шүү. Тэр сүлдээ тэгээд хулгаан чөвч болдог юм уу яа тийм бас манай хөлжиж үздэг юм уу. Тэгээд бид нар чинь тэр хэвтэй тэр өдөн бандрагч гэдэг боргоо. Өдөн бандрагч мэдхээр бүрэг найз. Ийм байдаа. Тэгээд Доромтоос хотод ирээд зараагаар нүрийн гараа хашшаад Хэнтэй аймгийн дарга болж очив. 92 онд 20 жилийн өмнө. Тэгэхээр боргоо маань тэнд хоёулаа тэнд гэр бүлтэй тэр Доромтын хулгаанууд биш одоо өөр тогтоо гэр бүлтэй хүүхэдтэй боргоогийн олон хүүхдүүд гарч ирсэн. Би бас гурван хүүхэдтэй ингээд одоо хайлуудаас хурш байлаа. Тэгээд бас хэцүү юу байсан бэ? Загсад яг шилжээд өмч хувцлаад мал тараагаад энэ амьдрал бүр хэцүү байсан шүү. Маш хэцүү байсан. Тэр үеийн хүмүүсүүдээ одоо та нөхдүүд энэ одоо ойлгохгүй ч байж магадгүй. Ерөнхийдөө
Цаанаас араа илүү сэтгэхэд араа илүү завтай байсан уу? Өрөөнд явдаг болоо. Өрөөний нэг шоутай юм зөөдөг юм гэж. Тэр нэг бас үүндээ хаяа өрөөний юм одоо юу гэдэг юм аа зураа юм нөхөлнэ. Ингэж байсан хоёроо гэдэг. Сангад би өөрийн тухай ярих авали. Манай боргоо боён хоёр энэ өнгөрсөн жилүүдэд одоо 6 сайхан бүх 4 бүх 3 охин биш 2 охин төрүүлсэн байна. Төрүүлсэн. За энэ хүүхдүүд нь Ямдуурын албанд дорн таймгаар Улаанбаатарт ингээд одоо байдаг сайхан хүүхдүүдийг өсгсөн. Тэр өсч байгаа 90 онд миний хэлдэг тэр 90 онд бол хүүхд өсгөх амаргүй байсан. Орхоо военным хоёр дугаарыг зураг өнөдөр дөрвөн эрэгтэй хүүхд өсгөх гэдэг хэцүү бидний бодлож байна. Гэхдээ энэ хоёрын зүтгэл сэтгэл тэмцэн байсан учраас хүүхдүүдийг сайхан өсгсөн байна. Өсгсөн. За энэ хормын ажиллагааг би өгшөндөө бас тэгдгийг. Хоёрын хааныг 60 жил тэмдэглэл яасан гэж. Тэгсэн чинь тэдний мэрэгдэг юм. Тийм байхгүй тэгэл муугаачихгүй шиг юм сан юм. Манай өгшөн шүү дээ. Энэ Орхогийн нэг ихтэй нэг ангийн байдаг юм гэж. Нэнагс. Тэгээ би бодож байна. Энэ бол тийм дэмээр тоглоом биш юм байна. Хоёрдугаар би санаачилдаг чинь биш юм байна. Өөр хүүхдүүд нь санаачлаад энэ хоёрыг бодог мэдсэн мэдээгүй хооронд нь бүх юм амжуулсан байна. Би тэр туршлагыг очиж нэвтрүүл. Би тэгтээ 6 хүүхэдгүй 3 хүүхэдтэй ихэнх нь охин хөргөний сарай харан болдог автооч амаргүй шүү дээ. Хөргөний сарай харан би хөргөний сарай харахгүй гэн төс бас явдал байна. За 6 хүүхдийн 4 нэрэгтэй гэдэг шиг бас өөр байна. Би тэгтээ хорим хийхээр яагаагүй шүү дээ. Ер нь ийм байж болох юм байна. Их сайхан болж байна. Гор хүүхгээ хэдэн хүүхдүүд 4 хүүхэд нь 2 охинд нь одоо Хүнзэнгийн борхуугийн найзын хувьд багын нөхрийн хувьд их талархаж зөв байна, зүйтэй байна, ийм хийж болох юм байна. Бидний үед чинь юу гэхээр авах хорим хийх тийм юм бол тийм перс юу байгаагүй. Бидний үед бид хэрэг бас нэг хожаадас сэрэнгээ танаар үдэндээ дөрөвдөх юм бол хөвөн байсан тэр хорим хийсэн манай Батчаргал цагааваа одоо энэ бацараа телефон байна уу? Бүрийн бацараа гэдэг хүн хорим хийх гэсэн чинь хорим амжилттай болоо. Яагаад гэвэл бэр маань хөдөөнөөс ирэх чадах юу? Бэр маань хөдөөнөөс ирэх чадаагүй бидний хэдэн хүн хоримын төлөө хөрөөдөд одоо гадаа төлөө нэлээх төлөө хөрөөдсөн. Бэрт нь хорим байгнаа. Тэгээ бид нар төлөө өгсөн хөлтөнд хөрөөдгөж бас өөр байсан. Амаргүй юм байна. Тэгээ хэдүүндээ дулаацыг хоримны хархыг ууж ирсэн. Тэгээ хоримны хархыг зарим цогтоо яг жоохон тэнцвэр авдаг бачааны ха цонхоо хаачих. Өөрөө хөрөнд. Одоо нэгэн төлөвсөн яасан. Тэгсэн хатан байсан орж ирээд ямар муу ярин залуучууд одоо тарснаа хогийн даануудаа ерөөсөө хэлэхгүй юм аа. Орсоо билүү? Тэл борхоо. Орсоо. Ингээд бидний хоогод тэр хэлж яваад тэрширээгүй ачаарвал маань тэгээд тэр авгатай шонсын болоо дараа өөр авгаас. Жишээд ингэж бид нар хөвөлж байна. Манай борхоо өтгөр тийм бадаа тийм одоо ажихмэргүй хийгээгүй. Борхоо болон хоёр намайг тэгтээ бидний үед хорим хийх тийм юу байгаагүй. Юу гэдэг юм да дэвтийн хэсэг боломж. Тийм сэтгэлгээ, тийм дэмждэг хүн байгаагүй. Одоо борхоогийн аав гэж яг воен хэм бол үгүй хөтөхгүй байсан. Тэгтээ үгүй хөтөхгүй бол үдэнд хорим хийх гэдэг юм хэлдэг. Яраагүй. Ингээд сайхан одоо юу байлаа? Би тэрийг дурсдаг сайхан байна. Энэ залуучууд зарим нь сургаал болов ер нь андерна гэдэг чинь одоо заавал хорим хийсэнтэй биш. Ер нь одоо хэмдээ хайлт одоо тогтоо томоотой улс хөдөлмөртөө идэвхтэй зүтгэлтэй явбал ингээд болдог юм байна гэдгийг бид анзаараад
жил нэг байгууллагад хамт амьдраад 6 хүүхэд өсгөөд энэ майзмаа сууж яадаг сайхан байна миний хувьд. За ингээд үг авдаж юу ховдөг үлээ усын болддог. За манай хөгшин уучлаар ирэх байсан. Тэгсэн чинь хотоод гисний нэг жоох юм байна яагаад гэвэл самбусны том юм чинь нэг өнөөдөр тэрийг ухтаж тэр хүндэ гэдэг 3-4 дээр хөрөөд хүндэ самбус чинь Монгол хүндэ гэдэг юм дээр тэр юм чинь ухтаж бие үзүүлж байгаа. Тийм учраас тэр маргааш нөгөөдөр операцийг тэрний савдар явчих. Ийм соёлын байдгийн Монгол самбусын хамтарсан юм байдаг юм байна хүндэ гэж. За ингээд би хөгжмийн комноос уучлаарай та хэд баяр хүргэе. Та хоёулынхаа дундаас би одоо нэгэн тэнд гарсныг жоохон бэлгийн юм. Үгүй. Энийг аваарай хөгтөд. За баярлалаа. Хайр сайхан болж байна. Ер найруу байж болох юм байна гэдэг би шийдэх гэж байна. Гэхдээ манай хөгшин зөвшөөрөх үгүй шүү. Үгүй шүү дээ. За Балтандаас дараадаа баярлалаа. Тэгээд наад жаргал эрүүл өдрийн сайн бүхнийг хүсээрээ. Тохоо учир эрдэнэхээ хорныг ийм найдаж байна. За ингээд Ашин борхоо үлзиотгийн буян нарын одоо хүү насан дэлгэрийн охин марлама нарыгаа урьж байна. Та бүхэнд дангийн наам нэ гэдэг бүрээд байгаа айд өргөнө. Би хаан часан бүрээд түүний үр үндэс гэдгээрээ багтаж чаддаг юм аа. Би учраас бүрээд тусаасан байгаа шүү.
удаа та бүхэнд албан ёсоор танилцуулъя. Ингээд аавын талаас төгсөн эгч Дарин аавын маань эгч Дарин эгч ирээд байгаа. За төрсөн ах Цэдишин гэргийн Цэвэлмаа эгч. За аавын маань төрсөн дүү Нина. За мөн хүчтэй ширээнд ээжийн зүүн гадаад зугаа ээжийн талаас ирсэн ээжийн маань дүү Конко. За ээжийн маань дүү Баянко. Өөчтөрөө ихтэй хүн Баянко гэж явахстай эсвэл Конко гэжтэй. За тэгээ ээж аавын маань найз мэндэгч гэдэг мэд сайхан гэдэг тийм. За ингээд ахмадаш дарыг бол бүгдээ мэдж байгаа. Ингээд хүчтэй ширээ сууж байгаа ахмадуудаа бүгдээ танилцууллаа. Тэгээд бусад ширээнийхэн маань өөрсдөө танилцуулаад явчихна зэ. За баярлалаа. Энэ хоёр хайртайхан нагцыг цогцоо энэ сайхан гомдон аз жаргал илүүдэг сайхан бүхнийг хүсэн өрөөё. Дагээд энэ цогцолсон ах トゥ нар анх найзууд хүнсэн бүгдэнд нь илүүдэг аз жаргал сайхан бүхнийг хүсэн өрөөё. За Баху насэмаа чидис насэмаа Тонко тэгмэхэ тэгдахвэ за томхон цэндотмэгчэ за басаахын цэлмэгч за нина чиман бүрэн томхорын туртат за баху насэмаа дүү ташим Икот гэж. Kumena. Загийн минахче. За энэ сайхан үйл ажиллагаа зохион явуулж байгаа энэ сайхан үе хүүхдүүд нь бас баярлалаа. Аав ээж хоёроо ингэж баярлуулж байгаа энэ сайхан үеийг үнэхээр татгалзаж байна. Та нартай шигсэн энэ хороогийн сайхан бүхнийг ажлын өндөр амжилтыг хүсье өрөөё. Бас ингээд хугацааг туулсан байна. Бас энэ хугацаанд хадам аав ээж маань ах トゥ төрөл төрөст маань ингээд бүгдээрээ яг өөрөөр ах トゥ нар танил яаж ч юм бол дотн арга
харж байна. Тэгээд та бүхэндээ баярлаж талархснаа хэлье. Тэгээд эрүүл харж байгаа хамгийн сайн бүхнийг хүсье. Аав маань нэрийг бичмээрсэн ярьсан аа. Үлцээрээ сууж байна. Санаа тавьдээ өнөөдөр нэгдээ сайн өдрийн халуунуудын өргөн төвшөлтэй. Энэ хөвөлт сайн өдөр 60 жил хавьж очир эрдэнийхээ урмыг хийж байгаа. Эрхэм хүндтэй ах шоёртой аз жаргалын дээх хүссэн өрөө үргэлжлээд энэ сайхан өдөр шиг жаргал зингээр ялгаж явахын энэ сайхан өрөөний юм хамтдаа өргөн төвшөлтэй. Тэгээд өнөөдөр бас эрхэм ахыхаа урилгаар бас хүрэлцэн ирсэн байгаа. Анс олон Швейцар улс Цюрих хотод ажиллаж амьдардаг манай ган тулг ах маань одоо та хоёртай хамгийн өнөө орчин байх аз жаргалын дэдэг үсэн гэрэж одоо би тэрийг аядууныхаа дэжээс өргөн тойлуулаач гэж одоо хүндэтгэн урьсан байгаа гэдгийг бас болох зүйтэй. Тэгээ мөн бас хоёр азаа буудлаа бас энэ баяр төсчийн тохиолдолд бас сэтгэлийн мэдчилгээ бас дэвшүүлээд өгөөрэй гэж боломжилсан байгаа бас энэ мэдчилгээг бас та бүхэндээ бас хийж дуулах зүйтэй гэж бодож байна. Сайн байцгаана уу? Эрхэм хүндэд хамгийн дотны хайртай дашийн борхоо иргч үлзий бүтгэхийн буйны хоёр минь. Та хоёртой галантон бадраач 60 жил ханьж үр хүүхэд аж хүчтэй болон ах トゥ төрөл төрөсөдөө үлгэж амьдарч энэ өдөр 60 жил ханьсныхаа он баярын очир эрдний хурмаа хийж байгаа тань орчин дэлхийн хамгийн их аз жаргалыг хүсээ эрүүл сарвал энх тух байж урт удаан наслахыг хүсэн гэрөөё. Та хоёртой их мэндийн цэгэр хадаг болгон дуулын сайхныг өргөж уучин дүүрээ илгээлээ ах хоёроо хөтгөн ёссон Швейцар улсаас сүрэнгийн ган тулаг бат сэнгэл нарын гэр бүлийн зүгээс мөн ээж хонхүү дүү хамтая ах сэвжин мараа төлөөлөн хийчих байсан гэжээ таамаглалаа. Ингээд хоёртой дахин ажлын бүсээ хоёрын маань цаашдын ирээдүйн ажил амьдралын замбар нь үргэлж сүм цагаан шулуудад байна. Тэр сайхан өрөөдий өргөн төвшөлтэй. ингээд тавтай зөвлөл тааны сайн дэх хамбалаар тийм доо говийн өдрөө сайн доо айдны бичээ өргөж бишээ. За ингээд хоёр настан боолтой асуулыг үсэг өдрөөс гадна шүлтэй шээ.
баярлалаа. Асуултны төсөө таван маань сайхан байцгаа. Найртгая. За өнөөдрийн нэг сайхан бэлэг дэвтрэлтэй өдөр Очир эрдний хурмаа хийж би бүхнийгээ баясгаж байгаа настан буурал ах эгч нартай мөн хуран цугласан та бүхэндээ энэ өдрийн гал халуун мэндийг төрөл төрөмжтийнхөө нэрийн өмнөөс танилцуулах ажиллагаагаа явуулъя. За бид бүхэн буян нэмэх буюу үлзий хотынхан хатхан овогт үлзий хотог 11 хүүхэдтэй хамгийн том охин буян нэмэх түүний гэр бүл борхуу ахаатан. За дараагийн эгч маань баян хүү. Дараагийн эгч маань хун хүү. За дараагийн эгч маань хорломоо. За дараагийн ах маань бадарч, дараагийн ах маань бэразам. За дараагийн ах маань бата. Дараагийн 9 дахь охин миний би оюу. За дараагийн дүү минь отхон. За хамгийн бага дүү минь саран туяа. Нар болон гэр бүлийнхээ хамт хүрэлцэн ирсэн байна. За ингээд та бүхэндээ сайхан бэлэг дэвтрэлтэй ерөөдийн үгийг манай дүүгээс хүргэн. Ачтай буянта ах эгч хоёртой ирүүдийг ачаалтыг хүсэж одон хурдтан стараа гэж түүнээс өчигдөр гартуулъя. За айдооны мэдлэгээ 100 сарнаа хайлуунаа намнагөр явуулж байгаа. Яа, 60 жил харилцуу байна. Тэгээд бид маш саццаагалтай, маш сайхан хүний өөр өдөр гэдгээр харахаж амьддаг шүү. Хайртай шүү та хоёртоо. Зарим таавал сайхан болж байна ёо.
олон мэндийг хүргэе. За харин уучтаа маш их баярлалаа. За ингээд за эрхэм үеийг хорьяа яавал хамаатай үлцгийг чиглүүлж байна. Сэтгэлийн үгээ хэлээд бас ах их чиртэй бүтгэл үзүүлэх юм байна.
За зураг авах юм байна. Тэгээд хоёр ахад шалгалтаа. Юу гэдэг өөртнөөс байна. За ингээд мэгэнд одоо миний хамаатан болон одоо аав ах бүрд орж миний төсөндөө миний удаас зураачлыг аваад авчихсан. Тэрнээс хойш утга авч хам болгондоо хайр өгмаа. Хотын өгч хамгийн чараад юмаа. Тэгэхээр яг үгүй очрын бүрмэгээс өөрөөр санаач зөвхөн болоо төлөв ярихаар байгаа юм. За ингээд уран урагчтайгаа та бүхэн өгөөрэй.
аавч хоёртой маань нэг утга усны Хинтийн аймгийн Бачрет сумын Гашир сумын уугуул Хинтийн аймгийн Өндөр хаанд уугуул болсон. Бид ингээд аймгийн төвөөс 7 км зайтай Мачтын хороо гэдэг тэр сайхан хороолоо бид нар хүүхдүүд хожиг тэр хүүхдүүд тэнд амьдарчсэн бидний үеийн хүүхдүүд ашигтай хороолол гэж нэрлсэн. Тэгээд тийм Facebook групп гэдэг баггүй бид нар тэрнтэй энтэй уулзлаа гэж зураг тавьдаг, хөөрөлддөг, уулздаг ийм сайхан хуудас байдаг. За тэгээд миний аавч хоёр бас энэ жил бас 60 жил амьдарч байгаа. Тэгээд аав ээж маань яг дургаар ирсэн багш миний аавч хоёр үнэхээр насан өндөр болоод энэ наашаа ирэх хөл тарьж байгаад ингээд ирч чадахгүй болохоор том ахыгч маань төлөвлөж ирсэн байгаа. За ингээд энийг авъя. Хүргэн ахыгаа урьжээ. Хүргэн ах баянгаа миний том эгч уран чимэг. Том ах баярхан намаа сэтгэлийн мэдчилгээ хэлэхээр гарч ирж байна. За сайн байцгаана уу хавхандээ энэ үеийн ихэнх сарын шиний 8-ны бэлтгэл өдрийн мэндийг хүргье. За ингээд өөрийгөө авсан танилцуулъя. Би Баян өнгөрөө байна. Борхоо үеийг сайн санаж байгаа. Би орон чимгийн нөхөр найдас ингээд манай хатам аваар шийдтэй маш олон жил айсаа халт явсан хамтдаа хүүхдүүд нөөж үзсэн. Тэгээд Борхоогийн баг хөө хэрхэн ихч орон чимгийн нөхөр байна. Ингээд чигээр маань ингээд нэгэн хэвтэртэйгээр ирч чадахгүй учраас би тэрхэн төлөөлөд ирлээ. Та бүхэндээ сэтгэлийн эдгээр асчрал хамгийн сайхан бүхнийг өсөн өрөө аажихаа өмнөөс эндийн уламжилж байна шүү. Ингээд орж Бохоо ах боёны хэлцээртэй бас сайн үлгсээрээ. 아이동과 민주주의야. 그때 말로
Ижийн таамагийн насан намдаа очраа нандин хайраа үлгийдэж 8 болгон дахиалуулан насан өдөлөд ханилтаа номын дандаг шиг хүмбэж наадмын түшигдэж нуурын хүн шиг цэвэрхэн явсан 8 шиш дүүрэн байсан миява хайртай шүү. За хоёр гişтэй маш баярлалаа. Тэгээд үнээр сайхан дууллаа. Тэгээд араас нь насан дэлгэр дүүгээ урьжаа. Насан дэлгэр дүү маань яаж ч яг борхогийн хүүхд дотор бол дуучин. Тэгээд насан дэлгэр дүү маань аялгаа өргөнө. Ахиж хамаагүй захаа тав яа энэ трен хамаараа яваад байгаа. Онцгой гэж хэлсэн. Айдол
одоо үр хөвгүүдийнхээ хүрээлэн тэмдэглэжсэн. Энэ 60 жилиг бол ах トゥ одоо хамт олон найз нөхдөд маш дэлгэр цагт тэмдэглэлээ. Тэгээд 70 жилийн хүртэл аав ээж нэрүүдийг саруу